За Like Jenny гэдэг дуу, хулгайн дуу гэдэг ийм хэл ам бас явж байгаа. Jenny өнгөрсөн жил хувцалах өрөөнд vape татсан зураг нийл болоод тэр одоо нийлэн хэл амтай үйл явдлаа Jenny энэ дээр одоо дурсаж иргэд санаж өгч байна. Дууссан харилцааны тухай дуу гэж Jenny хэлдэг. Ви Jenny-д зориулж одоо ийм зураг зурулсан. Чит хоёр муудалцсан, хэрэлдсэн. Тийм болохоор I couldn't stay. Би тэнд одоо үлдэж чадаагүй. Йоо. Бид уйлж болох юм болов гэдэггүй. За хай. Өнөөдөр 3 сарын 7 Jenny Ruby гэдэг цомгоо цацсан гайхалтай өдрийн мэнд. Яагаад гайхалтай гэж хэлж байгаа вэ гэхлээр надад энэ цомог бүр маш их таалагдсан. Хүлээлтээс давсан. Лизагийн цомог болохоор надад яг ийм амар таалагдсан бол байгаагүй. Таалагдаагүй ч бас биш шүү. Яг зүгээр л яг ингэж бодож байсан. Тэгээд за оноогоор хэлэх нь арай зүг юм байна. Лизагийн цомогт болохоор би 10-аас 7 гэдэг оноо өгөх юм байна. Jenny-гийн цомогт болохоор 10-аас 9.1 гэдэг оноо өгөх юм байна би. Ер нь бол бас нэлээд товч яриад явъя гэж бодож байна. Тэгээд цомгийнхэн дуунуудынхын тухай, нэрнүүдийнхэн тухай яг юм сонирхолтой мэдвэл зохихоор гэдэг зүйлүүдийг чинь ярий. Тэгээд хамгийн эхлээд өнөөдрийн гаргасан Like Jenny гэдэг дууны клипнийхэн тухай сэтгэлдээ хуваалцмаар байна. За Ruby гэдэг нь болохоор ийм одоо үнэт чулуу алмазны ардаас одоо diamond-ны ардаас ордог хамгийн хатуу чулуу гэж явдаг. Ийм улаан хүрэн өнгөтэй байдаг. Тэгээд одоо Jenny-гийн гаргаж байгаа цомог Ruby гэдэг нэртэй цомог байгаа шүү дээ. Тэнгүүд Jenny одоо энэ клипнийхаа эхлэлдэр зүгээр ер нь л яг ийм улаан хүрэн өнгийг theme background-а болгож байгаа нь яг одоо энэ үнэт чулууных нь өнгө байгаа. Тэгэд энэ Like Jenny гэдэг клипэн ч гэсэн эхлэхдээ J үсэгтэй юм пил байгаа юм. Тэр нь болохоор бас улаан хөрөнгөтэй. Jenny өмсөн хувц нь бас улаан хөрөнгөтэй. Одоо яг энэ гарч ирж байгаа бичиг нь болохоор солонгосоор Jenny гэж байгаа. Би солонгосоор уншиж сурсан. Jenny-гийн лукуд надад бүр ингээм маш их таалагдсан. Яг ийм сул өмд. Одоо энэ болохоор jumpsuit байгаа байхгүй юу? Jumpsuit-ээ доош нь ингэж одоо ханцуг нь гаргаад таазан дээр ингээ уйдсан байгаа нь. Энэ бол ер нь бол тренд болох байх. Үнэхээр гоё яригдчихилээ. Тэгээд ийм бариу цамцсан дээр гадуур нь одоо иймэрхүү левчик тэ бра өмсөж байгаа нь бас гоё. Энэ бас нэлийн тренд болох байх гэж бодож байна. Эхлэхдээ залуучууд ингээ бибинийхэн мөр дээр гарцсан. Энэ эхлэл нь бас амар зөвүүн байсан. За тэгээд клип дөнгөж эхлэхдээ Jenny-гийн бие амар гоё яригдчихсэн. Тэгэд одоо тэр гадуур нь өмссөн байгаа бра гэдсэн шүү дээ. Тэр нь болохоор ийм Hello Kitty-гийн бра байна. Яа тэгжсэн нь хөвтцэн байжсэн нь босдог хэсэг нь миний ингээ шар үсэг босгосон заяа. Дөнгөж ингээ эхлээл I like it. Jenny гоё шүү гэж би бодсон. Тэгэл яг яа гоё шүү гэж тэгжсэн чи ардаас нь Jenny hot tea гэдэг хөдөлгөөнийг хийхэд надад бас ингээ амар гоёсэн. Бүр ингээ хоёр дахь гэд ингээ тэгсэн. Яа Jenny тэгтээ яалтчгүй нэрээ Лизаг харахад штэ Лиза надад яг ийм охин girl гэдэг утгаар ингээ харагддаг заяа. Одооний шин дуунууд нь гаргаж байгаа дуунууд нь клипүүд нь шин цомог нь яг л юм охин гоё охин хөөх охин зөвүүн охин гэж ингэж зөөрлөж хэлж болох гээд байгаа байхгүй юу. Тэнгүүд Jenny дээр болохоор яг woman гэдэг үг заяа. Her гэдэг үг бүсгүй яг юм эмхтэй боловсроод гүйтсэн жимс шиг ингэж Jenny байгаад байгаа байхгүй юу. Бүжиг нь бүхэлдээ нэг юм афро стилтэй бүжигний хөдөлгөөнүүд ер нь нэлээх байсан. Тэр надад бас амар гоё харагдсан. Ердөөс юм K-pop индустрид харж байгаагүй бүжгийн дэглэлтүүд, харж байгаагүй стил, харж байгаагүй ая авалтууд байсан. Тэгснэ хоёрдугаар бадаг дээр Jenny ингээ солонгосоор өгүүлж орж ирж байгаа надад бас ингээ амар таалагдсан. Галзуу, psycho, яг юм GD стайлтай юм шиг надад сонсогдсон. Тэгээд за Rosie-гийн цомгийг би нэрээ бүтэн сонсч үзээгүй шүү дээ. Ийм солонгосоор дуулж байгаа хэсэг байсан уу Rosie-д. За Jisoo болохоор солонгосоор угаасаа дуулж байгаа. Lisa болохоор нэг солонгос үг оруулаагүй дуунууд дээрээ цомог дээрээ. Харин Jenny солонгос үг оруулсан надад гоё санагдсан. Угаасаа тайтл дээрээ Jenny гэж солонгосоор бичиж орж ирж байгаа. Тэгснэ солонгосоор бас өгүүлж орж ирж байгаа нь яг гоё ингэж хостуулж байгаа юм шиг санагдсан байхгүй. Бүр тэрхийн англи би англиар дуулна гээгүй надад гоё санагдсан. Тэгэд тэр хоёр дахь тахилтынх нь бүжиг гоё байгаа сте. Wanna rock with Jenny гэдэг тэр бүжиг амар гоёсэн. Тэрийг сурнаа. Тэр энэ хайрцаг байраа сольж байгаа энэ bridge хэсэг ер нь амар зөвүүн байсан. Тэнгүүд хамгийн төгсгөлийн тэр Jenny гэсэг нь яг бүгдээрээ ингээ гурвалжин байралд орсон бүжиглж байгаа хэсэг нь бас яг юм дан гарын хөдөлгөөн явж байгаа надад айгүй гоё харагдсан.
Тэгээ тэгснээ Jenny бүр амар жижиг харагдаадсан. Угсаал жижигэн л дээ. Гэтэ нөгөө арын бүжигчд нь бүр өндөр залуучууд тэнгуүтээ яг ард нь зогсож байгаа хоёр жигүүрийн залуу бүр амар өндөр тэнгуү Jenny гэн жижигхэн юм жоохон хүчиг харагдаадсан. Тэгснээ төгсгөлд нь Jenny гэдэг хэсэг дээр ийм луптэй гацж байгаа юм шиг ингэж эдит орсноо надад бас айгүй гоё санагдсан. За ингээд клип бол бүр үнэхээр ярилтгүй. Бүр маш гоё. За Like Jenny гэдэг дуу, хулгайн дуу гэдэг ийм хэл ам бас явж байгаа. Энэтхэгт Rocky and Rani гэдэг ийм кино байдаг юм байна. Тэгээ 23 онд гарч исэн. Тэгээ энэ киноны Rani's Intro Theme гэдэг дууныхан дахилт хэсэг нь яг Jenny-гийн Like Jenny гэдэг дууныхан дахилт хэсэгтэй маш адилхан байгаа. Тэнгүүд хүмүүс Jenny-г дуу хулгайлж байгаа гэж одоо гүтгээд байгаа байхгүй юу. Тэгээд зарим нөгөө талаас нь болохоор хүмүүс одоо sample буюу одоо дууг нь жишээ болгож байгаа гэх юм уу. Тэгж бас хүлээж авч байгаа. Тэгээд дууг нь оруулах гэсэн боловч copyright-тай байгаад байгаа болохоор та нар Rani's Intro Theme гэж хайгаад үзээд сонсч үзээрэй. Тэгээд та нарт адилхан сонсогдож байна уу, ялгаатай сонсогдож байна уу хэлээрэй. За одоо тэгэнгүүт Like Jenny гэдэг дууных нь үгийг юм онцлох мөрүүдийг тэгээ ерөнхий утгын тайлбарлая. Special edition and your AI couldn't copy гэдэг нь болохоор за special edition гэж үгс үг вэ гэхээр онцгой тусгайлан бэлдсэн хувилбар гэх юм уу тэгэж орчуулж болно. За энэ бол юм тусгайлан бэлдсэн хувилбар. Тэгээд чиний над AI чан энийг копидэж одоо хуулбарлаж чадахгүй гэж байна. Тэгээ энийг болохоор би ингэж ойлгосон. Им AI ашиглаж хийсэн одуудын им дуунууд айгүй их яваад байгаа штэ. Jenny-гээр дуулуулсан мангар олон дуу мэдгүй ер нь одоо ингээл зөндөө яваад байгаа штэ тий. Тэнгүүд тэрийг одоо жоохон ингэж шейдэлж хэлсэн болов та нарын хийгээд байгаа AI чи одоо миний энэ дууг яаж чичээгээд ингээ хуулбарлаж тий бүтээж чадахгүй гэж. I'm living close in the fitting room and it's hot tea. Энэ мөр нь болохоор нэлийн хурц ширүү мөр байгаа. За яагаад гэхлээрэ за бүдрэл өгөхөр нь орчуулъя. Hot tea гэдэг нь болохоор халуун цай гэж орчуулагдахгүй харин халуун хов ярианы сэдв гэдгээр ордог байхгүй юу? Tea гэдэг нь одоо юм хов гэж хэлдэг. Бүтнээр нь орчуулах юм бол би хувц солих өрөөнд ийм сэжүүр үлдээсэн. Тэгээ тэр нь халуун ховны сэдв болж байна гэдэг нь Jenny өнгөрсөн жил хаа хувцалах өрөөнд вейп татсан зураг нь ил болоод тэгээд хүмүүс Jenny рүү маш их дайрсан, шүүгсэн, доромжилсан, ууралсан тэр одоо нэлийн хил амтай үйл явдлаа Jenny энэ дээр одоо дурсаж эргэж санаж өгч байна. No, I'm not thinking about no exes. No, they miss me. Би exүүдийнхаа талаар ердөөсөө бодоогүй. K-ийн талаар, G-ийн талаар ердөөсөө бодоогүй. Магадгүй Teddy-ийн талаар. Гэхдээ Teddy-тэй үргэлжсэн гэдэг цуурхал явсан болохоос яг үргэлжсэн нь бол батлаагүй. Тэгээд no, they miss me. Тэд нар намайг сандаг гэдгийг би мэддэг. Гэтэ би тэдний тухай боддгоо гэж. Яг тахилтайхан өмнө ингэ шивнж байгаа хэсэг үүд штэ. Don't bore us, take to the chorus гэдэг хэсэг нь болохоор биднийг бити уйдаагач шууд тахилт руу орооч гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэд Jenny шууд тахилт руу орж байгаа. За тахилтын хэсэг нь орчуулчих гэж бодож байна. Who wanna rock with Jenny? Хин Jenny-тэй хамт ингээ хөвгчлтмөр байна. Галзуурмаар байна. Keep your hair done, nails done like Jenny. Үсээ, хумсаа яг Jenny шиг байлга. Өөр хин яг Jenny шиг бусдыг ингэж донтуулж чадчихээн. Haters, they don't really like Jenny because they can never ever be Jenny. Гэдэг нь болохоор үзэн ядагчид Jenny шиг байж чадахгүй болохоор л Jenny дурггүй гинэ. За иймэрхүү утгатай дуу байна. Энэ дуу бол надад маш их таалагдсан. За дараагийн ярих дуу болохоор With the IE гэдэг дуу байгаа штэ. Энэ дуу болохоор юу гэсэн үг вэ гэхээр IE-гээр бичин шүү гэсэн одоо гэж орчуулж болох байхгүй юу. За яагаад ингэж орчуулж байгаа вэ гэхээр энэ дууг сонсох юм бол яг Jennifer Lopez-ийн Jenny from the Block гэдэг дуутай төстэй сонсогдно. I'm still Jenny from the Block гэдэг дуу байдаг штэ. гэж хэлж байгаа штэ. Jennifer Lopez-ийн Jenny-г бичих юм бол өөрөөр бичнэ. Тэнгүүд Jenny энэ дээр ингэж хэлж байгаа байхгүй юу? IE-тэй Jenny гэж бичнэ шүү гэж нэрлэж байгаа гэсэн үг. Тэгэд энэ ер нь бол бас ер нь жоохон хейтерүүдтэй өөрийг нь шүмжилдэг хүмүүст зориулж хийсэн дуу шиг санагдсан. Энэ нэг мөр надад маш таалагдсан заяа. Энэ болохоор everybody's cool but when I do it I'm the problem гэж байгаа байхгүй юу? Өөр хүмүүс энэ зүйлийг хийхээр зүгээр cool байдаг. Харин яг би хийхээр л асуудал болчдөг. Намайг хийхээр л шүмжлээд идэг. Яг над шиг энэ үйлдэлийг хийж байгаа өчнөө байж хахад намайг гэхээр л шүмжлээд идэг. Энийг би болохоор Idol гэдэг кинотой холбож бодсон. За Idol дээр Jenny жоохон ингээд задгаа уцлаад ингээд жоохон юм задгаа бүжиглцэнд нь хүмүүс бүр ингээд амар ингээд дайраал доромжлоод байсан шүү дээ. Тэгээ тэрэн дээр нь тэгж байгаа яг энэ үйлдэлийг хийж байгаа өчнөө олон одоо алдартай юм хүмүүс байгаа. Би хийсэн чинь л би асуудал болоод байна уу. За тэгэнгүүт дараа нь Jenny дотор нэг вейп татж байгаа. Тэрийгээ бас хэлсэн байж магадгүй. Одоо энэ вейп татж байгаа өчнөө хүн байгаа.
Гэхдээ би татгаар асуудал болоод байна уу гэж байгаа юм шиг. Одоо гих мэтчлэн үйлдэлүүдийгээ Jenny хэлж байгаа ах. Бусд хүмүүс ингээл тамхитгаар өөр одууд тамхитгаар та нар ингээд нэг юм хэлдэггүй юм биш намайг ингээр л над руу дайраад идэг гэж байгаа юм шиг. Soul City фильтр гэдэг дуу нэр надад таалагдсан. За фильтр гэдэг дуу нь ер нь бол өөртөө хайртай тэгээ өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөөч. Чамд одоо ямар нэгэн фильтр, ямар нэгэн маск юрдөөсөө хэрэггүй. Чи зүгээр тэр маск авч хай. Фильтр авч хаяач. Чи яг фильтртэй яг яах гэдэг. Фильтртэй чи юу хийх юм? Маскгүйгээрээ чи өөртөө илүү хайртай байна. Би маскгүй байхаар өөрийгөө маш их хайрладаг гэсэн иймэрхүү утгатай дуу байсан. Тэгээд never cared what you thought then, why should I now? Та нар намайг юу гэж боддог талаар би бүр аль дээр үйт ч ердөөс тоож байгаагүй. Тэг яагаад би одоо тоох ёстой гэж хэлж байна. Undress me on the way to perfection. Төгс төгөлдөр рүү хүрэх замд явж хахад одоо намайг шалдлаач гэж байна. Одоо ер нь бол яг оргиороо өөрийнхөөрөө байх тусам төгс төгөлдөр рүү очно гэж илэрхийлж байгаа гэж миний хувьд бодож байгаа. Одоо яг энэ өгүүлбэр нь энэ мөрн. Тэгээ underneath finally found what's been missing. Underneath гэдэг чинь юмны доор гэсэн үг байхгүй юу? Тэр зүйлийн доор би яг дутагдаадсэн зүйлээ олсон гэж юм. Тэгэхээр фильтрний доор байгаа тэр зүйл надад дутагдаадсэн юм биш үү? Тэгээ фильтрээ аваад хайчгаараа би өөртөө бүр илүү хайртай болдог гэж байна. Одоо фильтр гэдэг нь ганцхан нөгөө Instagram-ийн гой сайхан фильтрийг ердөөсөө хэлээгүй л дээ. Ер нь маск те өөр хүний дүрс гэх ийм хитрхи ийм одоо өөсөвгүй байх гэж хичээх ч юм уу те тиймэрхүү зүйлүүдийг төлөөлүүлж фильтр гэж хэлээд байгаа байхгүй юу. Ер нь ингээд энэ фильтрийг энэ маскыг энэ бүх жүжигийг аваад хайчих юм бол чи өөртөө илүү хайртай болно. Би л өөртөө илүү хайртай болсон. Энэ бүх маскгүй хурамч зүйлгүйгээр л яг жинхэнэ одоо юм амжилт олно, гоё зүйл рүү явж чадна, төгс төгөлдрөлөө жинхэнэ ойртож чадна гэж байгаа байхгүй юу. Тэгээ яг тэр маскыг аваад хайчих юм бол яг тэр ориг байгаа зүйл чинь л яг чамайг дутагдаадсэн зүйл шүү гэж байна. Тэгээ фильтргүй байх нь simple, энгийн бас үзэгсэлэнтэй гэж байна. Надад энэ фильтр гэдэг дууны тайзны үзүүлбэр тавилт нь бүр үнэхээр их таалагдсан. Эхлэхдээ Jenny мүслэхтэй, тийм корсеттэй, юб бүхтэй ер нь ингээл айгуу ганган ийм олон төрлийн давхарлсан хувцастай байгаа штэ. Тэрийгэ Jenny фильтр гэж одоо зөөрлөж харуулж байгаа. За тэгжсэн аа өсвөл хэсэг дөхөж ирээд Jenny тэр гадуурх үслэгээ тайлж гин. Тэгээд сүүл рүүгээ бүр бүжигчин залуучууд Jenny-г урдуур нь халахлаад Jenny-гийн одоо тэр нөгөө илүү дутуу корсет юб гэх мэт гоёл чимэглүүдийг нь бүгдийг нь авч хайж байгаа байхгүй юу. Тэгээ Jenny зүгээр л юм цулгуу цагаан хувцастай үлдэнэ. Энүүгээрээ нөгөө фильтрээ тайлж хай. Чи оргиороо байгаагаараа ямар нэгэн гоёл чимэгэл хэрэггүйгээр чиний гоё байна. Тэгээ чи өөртөө илүү хайртай, би өөртөө илүү хайртай болж ингээд Jenny өвдгөн дээрээ газар ингээд сөхөрч суугаад тэгээ ингээд өөрийгөө enjoy доод өөрийгөө яг хайрлаад мэдрээд байж байгаа юм шиг энэ бүх зүйлийг тайлж авч хайсанд айгу баярлж байгаа юм шиг яг ийм дүр зураглалыг айгу гоё харуулж чадсан байгаа байхгүй тайзан дээр. Утга нь гоё байгаа даа. Soul City гэдэг дуу байгаа байхгүй юу? Soul Hot гэдэг нэртэй. Өнөөдөр Jenny-гийн listening party буюу одоо цомгоо үзэгчдэд, фэнүүддээ сонсуулж байгаа тайзан дээр яг үзүүлбэр үзүүлнэ гэсэн үг. Перформанстай, тэг бүжигтэй, дуутай, хувцастай. Тэнгүүд өнөөдөр болохоор LA-д хамгийн анхныхан тэр listening party болсон. Тэг тэрэн дээрээ Jenny Soul City гэдэг дуун дээрээ клип хийсэн байсан, тэрийг үзүүлсэн. Тэгэхээр хэдүүлээ удахгүй Soul City гэдэг дууны клипийг бүр яг public ингэж цацагдахт нь үзэж магадгүй. Энэ цомгийн хамгийн бас анхаарал татж байгаа дуу болохоор 15 дахь дуу болох Twin гэдэг нэртэй дуу байгаа. Jenny саяхан Apple Music-ийн ярилцлаганд орсон. Энэ ярилцлаган дээр хөтлөгчний дууныхын тухай асууж байгаа байхгүй юу. Тэгээд айгүй юм одоо нандин тэ deep өөрийнхөө юм нууж исэн ч юм уу нандин зүйлээ дэлгэж байгаа юм шиг дуу байсан гэсэн чинь Jenny яг тийм ээ дууссан харилцааны тухай дуу гэж Jenny хэлдэг. Тэнгүүд ингээ хүмүүс эхэлж бодохдоо за магадгүй вигийн тухай дуу байна да гэж бодож исэн. Яг одоо юу гэдэг relationship гэхээр одоо үерхлийн харилцаа дууссан тэр тухайгаа дуулж ийн гэж бодсон. Тэгсэн чинь өнөөдөр цомог цацагдахад энэ дуу бол үерхлийн тухай дуу биш, дууссан нөхрөлийн тухай дуу гэдэг нэг ойлгомжтой байсан. Jenny яг ямар найзтай энэ дууг зориулсан бэ гэд хайж үзсэн чинь Jenny-гийн тэр найз нь болохоор Chahi гэдэг юм байна. Тэр нэр бүр амар удаан хугацааны турш ингээл байнга стори гээл пост хийгээл ер нь одоо нөхөрлөө ингэж олонд харуулж исэн юм байна л та. Хамт аялдаг, бие бинийг очиж дэмждэг. Jenny энэ найзтайгаа хамгийн сүүлд 2 жилийн өмнө л хамт харагдсан гинэ. Ямар ч одоо дууных нь гой гой мөрүүдийг нь орчуулъя. It's like I'm writing a letter but I'm writing a song гэдэг мөр нь одоо маш их давтагдж байгаа. Энэ болохоор би яг л захиа бичиж байгаа юм шиг мэдрэмж аваад байна. Гэхдээ энэ захиа биш, энэ бол дуу. Тэгэхээр энэ дуун ч гэсэн яг хин нэгэнд захиа болж очих ёстой дуу байсан гэсэн үг болоод байгаа. We were 10 years in.
Чи хоёр 10 жил нөхөрлсөн. Тэгээ чи хоёр залуу байсан, тэнэг байсан, ийм одоо хүүхдэрээ гимгүү байсан, найз минь чи хоёр хоёлаа буруутай гэдгийг би үргэлж мэддэг байсан. Би чамааг орхиогүй шүү. Би нэг уйлах гадах яхаар би чамааг өрдөөсөө орхиж яваагүй шүү. Би чамааг одоо хүртэл ингээ харж хандж идэг гэх юм уу? Одоо чамайг жаргалтай байгааг чи ингээ хараад ажиглаад баярлаад санаа зовоод явж идэг. Одоо I didn't hold you гэдэг чинь би чамайг одоо тэрвэрнэ гэсэн үгээр л орж байгаа. Тэрвэрнэ. Би чамайг тэрврээгүй ч гэсэн би чамайг мэдж байгаа шүү. Make up гэдэг нь болохоор юмыг сайжруулна, өөдөн татна гэж манай англи хэлний багш орчуулж өгч байсан. Чи бит хоёр хөгшрөхөөрөө энэ харилцаагаа зөв болгоод алдаагийн засаад дээрдүүлж чаднаа найз минь гэж байна. Тэгжээс нардаас нь twin буюу ихэр минь гэж байна. Чи бит хоёр замаа хөөгөөж явсан, салсан. Яг л одны доор байдаг үйл шиг чи тэр салсан. Би тооид яг тэр одоо цаг мөчийг л буруутгасан. Тэгсэн чинь цаг хугацаанд өртөөсөө буруу байгаагүй. Чи хоёр муудалцсан, хэрэлдсэн. Тийм болохоор I couldn't stay. Би тэнд одоо үлдэж чадаагүй. Энэ одоо харилцаанд үлдэж чадаагүй. Би чиний нэрийг зүрхнийхээ цохилттой маш ингээ ойрхон байлгадаг. Би чамайг алдчихлаа. Чи бас намайг алдчихлаа. Тэгээд найзтайгаа муудалцаад одоо харьцаа болцсон. Тэгээд ирээдүйд хоёул амьдсан буцаад харилцаатай болно гэдгийг мэдчихин чи хоёр чи 10 жил ингээ хамт байлаа штэ. Тэгээд би чамайг тоохгүй өрдөөсөө хаяагүй шүү. Би чамайг ингээ холоос ажиглаж идэг, харж идэг. Энэ харилцаа дуусхур болсон нь чамд ч буруу байгаа, надад ч бас буруу байгаа. Чи хоёр хоёулаа буруутай. Одоо би чиний дарин дээр чинь ингээд давс нэмэдсэн хүн нь би чамайг уламд ордуулаадсан. Тийм болохоор ингээд салаад явцнаа нь ингээд зүв байсан. Би одоо ч ямарсан чамайг санаж байгаа шүү гэсэн нэг иймэр хутгатай дуу болоод байгаа байхгүй юу. Тэгээ тэнгүүд надад яг яагаад энэ дуу ингээд амар юм emotional хүрсэн бэ гэхлээр миний хувьд жоохон байхаас эхлээл найз гэдэг үг яг юм ээж гэдэг үг шиг амар нандин үг гэдэг байсан. Тэгээ би ингээд манай 10 жилд ануудаар гэдэг охин байдаг байхгүй юу. Амар хөрх охин заяа одоо ингээд бодохоор амар нээлттэй заяа. Бүр маш нээлттэй. Тэнгүүд би яг нөгөө 10 жилдээ жоох юм бистэй амар орлон нэг амар юм dark юм охин байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд нэг ялгуун гэдэг ганцхан найзтай. Тэгэл тэнгүүд ануудаар ингээд над дээр ирээл ингээд амар яг юм нүрийн баясгалантай амьдралд юм дуртай яг юм гоё маш өөдрөг юм нар шиг охин хүрээд ирж байгаа байхгүй юу. Тэгэл ингээд юм барангууд би ингээд чи цаашаа яваач. Үгүй. Би ингээд сони ингээд түлхээд идэг гэсэн та тэр охиныг. Тэгэл тэр охин ингээд амар баяртай аз жаргалтай байнгут надад ингээд тэр нь юм яг юм ивэртэй туулаа гэдэг шиг ингээд санагдаад ануудаар ингээд мэддэг. За хөөе гэд ингээд миний юм хар бараа амьдралд юм гэрэл борлож ингээ орж ирэх гээд байдаг зав хизээш надад ингээ гомдож момдож үдчихэж байгаагүй ингээл чамар муухай ингэснээр л ингээл 5 минут нараа хурж ирээл ингээл юм яриад байдаг охин байсан байхгүй юу. Тэнгүүд би тэр охиныг ингэж хэлчихсэн. Би ингээд ялгуунаас өөр хүнийг би найзаа гэж дуудахгүй. Найз гэдэг үгэнд би ингээ амар харамч гэж хэлчихсэн. Гэтэ би тэр чинь бас тухайд нийлдэхгүй гэж би одоо боддог хэлдэг байсан ч гэсэн одоо бодохоор амар нийлдэг байсан байгаа байхгүй. Би тэр хамт сууж хичээлээ хийн хичээлээ тараад одоо сургуулийн үүдэн сандлан дээр сууж нээлдэж нээлтэн те нийлдэг байсан байгаа байхгүй. Тэгсэр нэ би ингээд надад ганц л найз байдаг. Найз гэдэг үг нь би харамч гэд бүр тийм хэмжээнд найз гэдэг үг нэр ингээс амар харамж үнцэнтэй ханддаг. Тэнгүүд ингээд амар юм гоё найзтайгаа 10 жил найзлсан үнтэйг найзлахаа болно гэдэг юм төсөөлөл надад ингээ амар юм одоо ингээ хайртай хүнтэйгээ салж байгаа ч юм шигтэй яг тиймэрхүү ингээ төсөөлөгж байгаа байхгүй шууд. Хэрвээ би одоо ингээл акита ингээл ямар нэгэн байдлаар ингээ муудалцчвал ёо амар муухай сонсогдож байна. Хэрвээ яг ингээ төсөөлж бодож байгаа штэ. Тэгэх юм бол би ч ихсээ ингээд холоос хараад өө заашгүй сайн явж энэ да. Өө яана энэ эморс юм шиг нь яагаад эморс юм бол энэ яг стрессж байгаа. Стрессийг одоо тайвшруулах аргыг нэргийн тойрных нь мэдж байгаагаа гэл би бас ингээл ажиглал байж байсан бах та гэд ёо би уйлж болох юм бол хөгдөхгүй. Тэгэж төсөөлөгдөөд тэгээ надад ингээд дууг нь сонсонгууд жоох юм хүнд туссан. Чахигийн инстаграм дээр болохоор 2019 оны 4 сард яг Женнитэй далайн хэрэг дээр цаашаа харж байгаа нэг зураг байгаад байгаа байхгүй юу. Гэтэ тэр зургийнхаа комментиг хаачих. Одоо гинт хүмүүс угаасаа бөөнөрөө бичиж орж ирж байгаа байх. 2020 оны 9 сарын 7-нд постлон зураг байгаа байхгүй юу. Тэрнэр хүмүүс амирх Женнигийн тухай коммент бичсэн байна. Та нар Женни гэж коммент бичгээ болж болох уу? Чахи чин өөрөө хувь хүн штэ. Женнигийн найз гэдэг нэртэй хүн биш. Тэснэ чи Женниг санаж гин үү? Тоор хамтдаа гой цагийг өнгөрөөгөөч гэж 21 оны 12 сард постлсон зурган дээр нь Женни лайк дараад коммент бичижсэн байна. Тэгэхээр хизээнээс холбоогоо тасалсан юм болов. 2022 оны 1 сарын 2-нд хийсэн зураг. Тэгтээ энэ дээр бас комментиг нь хаачих. Ямар ч Женнитэй зургуудаа бол бас устгаж мустгаагүй юм байна.
За 2022 оны 4 сарын 19-нд Coachella дээр Jenny Chahi хоёр хамт явж байсан байна. За 22 онд бол холбоотой байсан юм биш үү? Энэ зураг бас Jenny байх шиг байна. 22 оны 5 сарын 1-нд постлсон зураг. Ер нь бол амар гоё найзууд л байна. Им нандин хамт явж идэг. За тэрнээс хойш ер нь хамт байгаа юм ердөөсөө алга. 22 оноос хойшоо л холбоогоо тасалдсан. Тэгэхээр яг 2-3 жил болцсон гэдэг нь үнэн л юм байна. За иймэрхүү нөхөрлөлдөө зориулсан дуу байна. Найзаа алдна гэдэг гэхдээ ёо амар хэцүү хаа навш гэж. Найзтайгаа найзлахаа болно. Дүн чинь найзаасаа сална гэж байгаа штэ салалт. Ёо амар хэцүү. За амарчсан цамгуугийн дуунуудын тухай иймэрхүү ярьлаа. Jenny-гийн өнөөдрийн listening party дээр үзүүлсэн үзүүлбэрүүд өмссөн хувцсууд, Jenny-гийн live өгүүлж мүгэлж байгаа нь бүр яг ийм мөлсөж цангасан юм шиг харагдчихсан. Тайзаа сансан юм шиг. Тэг яг үнэхээр л яг энийг хийх гэж л Jenny төрсөн юм шиг амар гоё харагдчихсан. За дараа нь ярих юм болохоор Jenny V2 үргэж байгаа нь бүр яг баттай болгох бас дахиад хийд юм байна. За хамгийн эхлээд V Instagram дээрээ хамгийн сүүлд 2 сарын 23-нд ийм зураг постлсон. За энэ дээр ард нь баахан цэцгэн дунд нэг юм шар үстэй эрэгтэй хөвгт тэгээд нэг юм нохой байгааг харж байгаа. Баахан цэцгэн дунд. Одоо бүгдээрээ Jenny-гийн Ruby гэдэг цомгийнх нь профайл cover зургийг харъя. Адилхан байгаа. Тэгээд би бол энийг Jenny-д зориулж одоо ийм зураг зурулсан. Jenny-д зориулж одоо энэ зургийг авсан гэж бодож байна. За нөгөө талаасаа дахиад тэр оруулсан постыг дахиж хоошоо гүйлэг гэхээр ингээд нэг сарнцсан зураг байгаа. Тэгээд сарнцсан зургийн зүүн доод буланд нь гурвалжин үзүүртэй гутал тэгээд нэг юм гар цөм харагдаж байгаа. V-ийн зургийг авсан хүн гэсэн үг. Тэгээд V ерөн сүүлийн 1 2 3 постн дээрээ комент хаацсан. Тэг магадгүй энэ дээр маш олон хүмүүс Jenny гэж бичээдсэн болохоор хаасан байж магадгүй. За тэгэнгүүт бүгдээрээ одоо Jenny-гийн Instagram-д орж үзье. 1 сарын 18-нд Jenny thank you all for the birthday wishes буюу төрсөн өдрийн минь төрөсөн хүмүүстээ баярлалаа гэж пост хийгээд хажуу тишээ гүйлгэнгүүт яг энэ зурган дээр Jenny-гийн гутлыг хартаа үзүүртэй. Яг тэр V-гийн зурган дээр байсан гуталтай адилхан гутал байж болохоор байгаа. Дараа нь тэр V-гийн постн дээр бас нэг цүнх цохооцсон байсан шүү дээ. Тэсэн чинь Jenny-гийн барьсан цүнхийг хартаа яг хажуудаа нэг жижиг юм төмөр одоо юутэй. Энэ нь яг тэр цохож байгаа цүнхтэй яг адилхан байгаа. Зүгээр давхцал гэж бодож байна уу? Би ийлав тэгж бодохгүй байна. Jenny V2 хамт байсан. Тэгээд Jenny энэ зургийг авч өгсөн. Энэ хоёр бол одоо хүртэл салаагүй байгаа. Тэгээд Jenny ер нь төрсөн өдрөө V-тэй өнгөрүүлсэн гэсэн үг. Дараагийн зурган дээр Jenny саяг гадаа байгаа хувцастайгаа дотор ингээд нэг юм кейкэн дээр төрсөн өдрийн лаа үлээх гэж байгаа биз. Тэгэхээр энийг бас V үлээлгэж өгсөн. За нэг иймэрхүү. Тэнгүүд 3 сарын 15 дахь Монголд бишээ Сөүлд listening party нэг болох болно гэжсэн. Тэгээд үнэн нь болохоор 220 мянган вон байсан баха. Гэтэ яг Ruby гэдэг одоо үзэгчдийн суудал нь яг одоо Jenny-тэй хамгийн ойрхон хэсэг нь гэсэн үг. Даанч би 3 сарын 12-нд эндээс явчихна. Гэтэ яг бирэтээ сунгаж болно л доо. Гэтэ би одоо энд баг 21 12-нд Монгол руу буцахаар би яг 21 хоног гээд байгаа байхгүй юу. Тэгээ ажилч хэцүүдлээ гэрээч санаж энд угаасаа амар их мөнгө ч өрч ийн. Тэнгүүд тэр listening party дээр нь очиж чадахгүй. Тамирт цомог бол надад бүр үнэхээр таалагдсан. Та нарт ямар байсан бэ? Тэгээд хамгийн гой таалагдсан дуу чи юу байсан? Jenny V2 дээр та нар юу гэж бодож гин? Jenny мөнгө гэж бодож гин үү биш гэж бодож гин үү? Тэр V-гийн постлын сарнаатай зураг бас Jenny зориулсан гэж бодож гин үү үгүй гэж бодож гин үү? Twin гэдэг дуу та нарт ямар санагдсан бэ? Тэгээ Jenny-гийн LA-ийн listening party-ны бичлэгүүдийг үзсэн бол тэрнээр Jenny ер нь ямар байсан бэ? Тэгээ хурдан Blackpink одоо нэгдээд comeback хийгээсээ тэд нар одоо бүр шал өөр дуу гарах байхаа. Им 4 талд 4 өөр зүйл хийгээд 4 өөр одоо арга барилаар өөрийгөө хөгжүүлээд торноосоо гараад ингээд ниссэн хүмүүс нэгтгэхээрээ бүр амар болох бах гэж бодож байна. За тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.